За сайн байцгаана уу. Ингээд Бахрейн улсад ирсэн байна. Тэгээд Арабын улсуудад бол би ерөөсөө байнгын одоо машинтай тийм ээ ингээд хөтөчтэй явж байгаа. Тэгээ энийг бол манай амийн зохион байгуулж өгöd байгаа. Менежер хийгээд байгаа. За тэгээд энэ Бахрейн улсад бол одоо ямар ч байсан 3 цаг ингээд машинтайгаа надад туслахаар нэгэн бас сайхан Бахрейн иргэн ирсэн байна. Салам алейкум. Shukran Habibi. Can you introduce yourself, please? You're welcome. My name is Ahmed Abdurrahman. I am from Bahrain. Yeah. Welcome to Bahrain, and we try to visit many places. Yeah. It's an interesting place, and I hope you enjoy it, inshallah. Yeah. Thank you so much. Shukran Habibi. You're welcome. За ингээд Бахрейн улсынхаа эвчлэгийг ийхүү PC Mall дэлгүүртэйгээ хамт те одоо дэлхийн 60 улсын брэнд бараа бүтээгдэхүүнийг та Монгол улсын 19 аймаг Улаанбаатар хотод бас олон салбартай PC Mall дэлгүүрээс худалдан авахыг одоо өөрийн хүссэн зээлийн нөхцлөөр худалдаж авахыг бол одоо санал болгож байна. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-аас. За тэгээд нийслэл хот маань бол бас давгүй сайхан газар байна. За тэгээ одоо энэ Альфатех гэдэг энэ сүм рүү явж байгаа. Тэгээд манай энэ залуу ах маань бол бас Монголд аялж ирсэн байна. Did you travel one time in Mongolia? Yeah. Almost before 1 year. Yeah, exactly before 1 year. I was there, and I like very your country because they have a good people, have different culture, different clothes, different language, also different writing. Yeah. This is the good things in Mongolia. Have everything is different, the culture. Yeah. And a lot of histories. Also, I like the horse. When I go there, also there is a lot of cold snow. Yeah. And here, you know, we don't have snow. Yeah. When I was there, I like your country very much. Thank you so much. Al-Fatah Mosque. Al-Fatah Mosque is the biggest mosque here in Bahrain. And the capacity is 7,000 as a total. Wow. And he's very famous here in Bahrain. Wow. За тэгээд энэ сүмийнхаа дээр нь гарч болох юм байна. Sir, which one should we up here or here? No, from inside. Inside. Yeah, from inside. Okay, за дотор нь орж байгаад. Yeah. But when you go inside, it is not accept to talk. Okay. Just okay. За дотор нь бол юм ярьж бичээд ээж болохгүй юм байна. Тэгээд доторхыг нь бол сайхан харуулчаа. За тэгээд сүмийнхаа дотор ороод ирсэн байна. Тэгээд ингээл эдгээр бол яг залбирах цагтаа бол яг сайхан залбирдаг. Айгүй олуулаа бол бас гоё сүртэй харагдаж ш. Тэгээд энэ дотор төгчлөлт энэ бол ер нь юм бас их чамин байх юм аа. Ер нь хаа газрын ямар ч эдийн засагтай байсан. Исламын энэ сүм бол маш юм гоё төгчлөлттэй. За ийм ер нь байдаг юм байна шүү. Аль ч твийн ер нь исламик орнуудад. За тэгээд Бахрейн улсын хувьд бол нийтдээ энд бол 2 сая гаруй хүн амьдардаг. Тэгээ үүний 700 мянган нь бол яг энэ ориг Бахрейн иргэд байдаг. За тэгээд үлдсэн хүмүүс нь бол ерөнхийдөө бас нэг гадаад экспатууд, гадаад ажилчид бол байдаг. За ийм улсан байгаамаа. Яг үлдсэн хүн бол 700 мянган хүн амтай. За энэ бол бас Бахрейний бизнес төв юм байна л да. Олон улсын communication центр юм байна. За тэгээд ер нь бол бас ийм манайхан нэг юм юу яагаад гэдэг өндөр байшин бол хөгжил биш мэш гэдэг. Тэгээд яг үнэн хэрэгтэй бол одоо яг бүрэн хөгжлийг илэрхийлэхгүй ч гэсэн ер нь бол ийм гоё байшин барилгатай байна гэдэг бол энэ улсын ер нь бас эдийн засаг их өндөр байгаагийн бас нэгэн илрэл бол байдаг юм билээ шүү. Би чинь бас ингээд Латин Америкийн бизнес төв Панам байлаа гэхэд те. За одоо ингээд энэ Арабих байдаг ч юм уу те. Тэгээ ер нь бол бас ийм гоё байшин барилга бол их чухал юм аа. Эмират бол бас айгүй гоё байсан Катарын тэр. За тэгээд энэ ийм байдаг гинэ. Нэр нь ижилхэн боловч бүгд ийм өөр амттай байдаг гэж шүү. Окей, шукран.
شكرا. Only one. It's okay. Only one. شكرا. شكرا شكرا شكرا. Хөрхий. شكرا. Another taste. شكرا. Die мөргө найрсаг хүмүүс байдаг л да. Ислам хүмүүс маш найрсаг. You have to taste. Yeah. It's like nice or Nice. some of them is very very sweet. Some of them is very sweet. It's kind It's like, sweet. Yeah. За энэ гоё амттай юу вэ нөө жимс байна. За манай хөтөч одоо ах маань гэрлүүгээ бас ингээд шууд аваад ирж байна. Тэгээд hello. welcome to my home. Yes, шукран. You're welcome. За тэгээд мэдээж энэ ч бол ингээд гоё. It's my father things. Father things. Yeah. It's all old, very old also. Yeah, it's a Magellan meeting room, guest room See also. how this is three both. We Yeah. can go more close. Okay, go Okay. for more close. We have the three both here. Yeah. We use it for the sea, See. the old one. This one. Okay. Yeah. Shukran. You're welcome. And I asked many times in Islamic countries, Yeah. family asked, can I go up the second floor? I know. Can I? Yeah. Can I You can go go up? Yes, can you show me I the will house? show you, but you must be. It's. We will do something first. After I will show you. Okay. Yeah, we have to do something. Shukran. Yeah. Many things inside the table. Yeah, nice decoration. Yeah, decoration. And okay, now let us go up Yeah. and we see. Okay. Wow, it's the first time the second floor in First Islam. time, Yeah. but this. I only had in the first floor any families in Islamic countries. But you know, this one is very different. Yeah. It's not like a normal things. Okay. Yeah, wait. You have Okay. to stay here. Okay. Stay here first. Okay. Казахстан. NLC Business School олон улсын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд өрсөлдөх IT инженерийг бэлтгэн. За манайхаа би энэ хоёр дахь хурлуу орж ирээд одоо үнэхээр шокерж юм л да. Одоо би бол яг үндэ бас аялагч бол биш юм байна. Энэ биш үү? Би амар алдартай ийм аялагчийн гэрт нь ороод ирсэн юм байна шүү дээ. Одоо ингээд би энэ аялсан улсуудаа харуулж байгаа байхгүй. Би чи ингээд бас бүтгээд явдгийн. Тэгээ ингээд хамгийн сүүлд одоо ирсэн улс маань Бахрейн гээд 98 улс байгаа байхгүй. Тэгээд энэ ахад харуулсан чинь өмнөд Суданаас бусад бүх улсаар нь энэ хүн аялцсан юм байна. Тэгээ одоо энэ яг Арабын энэ улсууд байна шүү дээ. Энэ дундаа бол амар алдартай аялагч юм байна. Тэгээд би бод үнэхээр одоо яг яаж аялдаг гэдгийг ингээд тэр дурсамжаа бүтээдэг гэдгийг энэ хүнээс ингээд суралцж юм л да. Энэ ингээд хүүхэд байхаас эхлэх анхны бүх паспорт нь. За окей, энэ надад бол байгаа. Тэгсэн чинь бүх хараа явсан улсуудаа ингээд ийм гоё зургаа даруулад тэгээ энэ бүр залуугаас аялсан байгаа байхгүй. Одоо ингээд хардаа. Brother, now how old are you? I am Yeah. 51. 51. Тэгэхээр чи энэ ингээд хараад 51 хүн гэдэг чинь ингээд бүр залуугаас ингээд аялсан. Тэгээ бүх энэ зургууд нь байна. Одоо нөгөө миний очисон аюултай улс мулс гэдэг вэ шүү дээ, тий. Бүх улсуудаар нь юу н явцсан байна. Нийтдээ одоо 126 улсаар явсан. Тэгээ энэ дэлхийд бол юу байдаг гэж байгаа. Нөгөө 100-аас дээш улсаар явсныг 10,000 хүн байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин энэ улсын хүн ам чин Бахрейн чин 700,000 хүн амтай. Тэгээ энэ бол амар явсан хүн биш шүү. Тэгээд би энийг бас ерөөсөө өмнө сэтгэж бодож ирсэнгүү. Бүх энэ ингээд тиктүүдээ хадгалцдаг юм байна. Би болохоор бүгдийг хайцсан байгаа байхгүй юу. За тэгээд энэ айгүй цэгцтэй заяа. Очсон улс болгоноосоо яг ийм юмнуудыг нь авдаг. Тэгээ эн чинь ингээд жишээ нь бол одоо Финлянд, Вэлс гин Индонез гин хараа. За ингээд байгаа үеийн явсан улсууд нь тэгэнгүүт энэ сүүлд сая Монголд очсон юм байна. 115 дахь улс нь Монгол улс юм байна. За тэгээд очсон улс болгоно заяа. Амар зэгцтэй ингээ оноор нь ийм бүр ном гаргаад тэг одоо энэ Монголд байна л да. Зайсан толгойдоор авахулсан. Тэгээд ийм Монгол айлд очоод тэгээд тэр нь замд хилээдсэн байхгүй юу? Монголчууд айгүй сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэд. Тэгэхээр нь би тэр ингээ бүх улсууд нь байгаа.
Тэгэхээр би нөгөө нэг ирсэн хүн болгоно л нэг юу яадаг штэ нэг гадаад жуулчны тэг хилдэг штэ тэг яг сэтгэлээсээ л хэлсэн байхгүй юу. Тэгсэн яалтчгүй нэг монгол хүний бас нэг гоё зөрчилдөхой занг бол мэдэрсэн юм байна. Тэгээ энэ ахын нэрийг бол би мэдэхгүй байна. Аль аймгийн хэн гэдэг хүн юм бол танд маш их баярлалаа. Шукран. I'm telling you шукран. За тэгээд за юу ингээд маш юм цэгцтэй хүн байдгийн байна. За тэгээд очисон улс болгондоо биш үү те. Мөнгөнд тэмдэгтийн хамгийн багаас нь ихийг ингээд авдаг. Тэгээ энэ бол маш их зардал واخгүй юу. Одоо жишээ нь ингээд Кувейт энэ Сауди Араб Марабч ингээд энэ мөнгийг авахын тулд бараг л $500-600 бол төлж байгаа. За ингээд л ерөөс энэ ахын явсан улсууд ингээд энэ байна. Ирак, Алжир, Малжир гэл Лаос гээд. За тэгээ хамгийн гоё нь юу байна гэхлээр тэгээ энд бас ингээд ийм ниссэн ийм нислэгүүд байна штэ тий. Тэднийхээ бүх энэ ингээд юунуудыг авчдаг юм байна. Онгоцнуудыг. За тэгээд бүх хувцснуудыг авна. Очсон улсуудаас ингээд хувцсыг аваад явдаг. За тэгээд энэ чинь бол энэ нөгөө сертификатууд нь байгаа. За энэ ингэдэг гэж шүү нөгөө одоо би та харуулсан за энэ нэг юм гоё вебсайттай юм байна. Тэгээд тэр вебсайттай ирсэн ингээд асуултууд байнгын хариулт мариултыг эн чинь ингэж тэмдэглэж хийдэг гэнэ. За тэгээд явсан улс орноо бол ингээд бүгдийн зоогоод одоо эн чинь Монгол зоогдсон байгааз. Тэгээ араа Монголоос бүх мөнгөний тэмдэгтүүдийг энд авсан байгаа. 20,000, 10,000 ингээд 10-ыг хүртэл олж авсан байгаа байхгүй юу? За тэгээд ийм гоё цэгцтэй одоо яг л жинхэнэ нөгөө аялдаг хүн байгаа байхгүй. За энэ одоо ингээд Монгол ийм сайхан гэр авсан байна. Казах юм уу? Энэ Монгол гэр байна. Тэгээд энд бас ингээд хараа энэ Монгол баатрийн сүвнэр, Монгол улсын төрийн далбай. За тэгэл энэ зуутын дэвсгэрт хөргөчний наалт гэдэг. За энэ дахиад нөгөө ниссэн онгоцнуудынх нь юу байна? 40 улсын ийм койнууд байгаа байхгүй. Тэгээ энэ хүн бол үнэхээр ингээл ерөөсөө амьдралаа тэр чигт нь бол аялалд ийм зориулсан хүн юм байна. Би бол нэр үнэхээр бахарч чинь тэгээд бүр ийм гой юм үлдээж байгаа байхгүй. Хараа бүх паспортынхаа ингээд штампуудыг нь ингэсэн энэ визас гэж штэ. Энэ зочид буудлын түлхүүрүүдийг хараа ингээд энэ зочид буудлын түлхүүрүүдийн хүртэл зургийг авцсан. Ингээд энэ цаасан виза энэ болохоор виза гэдэг. За ийм амир зэгцтэй хөдөлмөр гарсан байна шүү. Here the culture with the dress of the country. Yeah. Also. And here the ticket for the general entrance for any place of tourist places. And here the boarding and here with the animals. Animals амттай агуулсан зураг энэ чи. So Yeah. the За Mongolian. энэ хараа бас юу яасан бэ шүү. This is the Chinggis dress Khan-ы of show. Mongolian also. This is all in each country. I have to take the culture of things. What is the famous of this countries? You see here all about Mongolian, and I was very happy when I visit your country. Was very nice people, different culture, different clothes, different language, different also writing. Your country have a lot of culture and also a very famous country also. Thank you so much. Shukran. Can you show me your website? Yeah. Yeah, энд explain please. Одоо амар хөдөлмөрт заяа. Одоо энэ вебсайтыг хараарай. Ингээд энэ араб хэлтэй улсууд даяараа айгүй алдартай юм байна энэ вебсайт нь. This is my website, name100region.com, and have a lot of information about all the countries in the world. Just you press here like Africa, then when you press Africa, you will see all the countries. If you press here like Morocco, you will get all information about Morocco, okay, about the national theme of them. Also here have like all the cities, Marrakesh, Rabat, Casablanca. If you press here Casablanca, you will get all information about Casablanca and whatever, all the countries. Wow. Одоо нөгөө юу байгаа байхгүй нөгөө нэвтрхий төл гэж байдаг шүү дээ тий. Зүгээр тийм нэвтрхий төл хийцэн байгаа байхгүй. The flags. Yeah. Yeah.
here also we have all. За энд ингээд сайхан тугнууд байна. Бүтээгээд би яагаад энийг бодож олсонгүй вэ гэж бас өөртөө айгүй шүүмжлэлтэй хандж байна. Энэ минийгээ би яагаад хадгалсангүй? Яг хувцснууд бол надад байдаг. Гэхдээ би бүх улсаас нь аваагүй байхгүй юу? Тэгэхэд ах бол ерөөсөө яг л ийм бүхэл улсаас ийм гоё дурсамж бүтээсэн. За ийм бас мундаг одоо арабын маш нэр хүндтэй олонний танил. Гэхдээ нөгөө сошиал гэхээс илүү нөгөө вебсайтаар ингээд бүх юмаа ингээд тайлгнчдаг. Тэгээ ийм бас их мундаг хүнтэй уулзсантаа бол би одоо үнэхээр баяртай байна. Би бүр ёстой ингэж төсөөлсөнгөө. Шукран хабиби, I respect you. You are a real traveler. Respect you. За тэгээд ахвал ингээд Мурсын омог харагдаж байна. Сая энэ Татагийн омог харагдах шиг боллоо. За тэгээ ингээд оцсон улс болгондоо юм богино. Тэгээд ахвал юу юм бэ? Нөгөө бичлэг контентэд анхаарах гэхээс илүүтэйгээр яг нөгөө түүхийн аяллыг аягүй сайн хийж байгаа байхгүй. Тухайн улсын хоол, хүнс, тэгээд музей, соёл тийм ээ. За тэгээд мөнгөн тэмдэг тэмтргээл яг тийм нөгөө одоо яг өстой нөгөө утгаар нь аялдаг аялагч байна. Би ч болохоор нөгөө амьдрал дунд нь энэ сая Монголд байгаа зураг гарч байна. Амьдрал дунд нь орон гэдэг одоо тийм зорилготой аялдаг. Ахвал одоо яг ингээд түүх соёл моёл те. Яг түүгээр нь бол одоо хамгийн гол энэ нөөцөө бүрдүүлдэг. За бас ийм мундаг бахархмаар хүн байна өө. За тэгээд ах нөгөө энэ явсан улсуудаа ийм нөгөө дурсгал дандаа хүмүүсээр бичүүлдэг юм байна. Өөрсдийнх нь хэлээр нь. За тэгээд би энэ ч бол ингээд бас монголоор бичлээ. Танаар одоо маш их бахарлаа ингээд. За ингээд 1 сарын 23 ингээд би танаар маш их бахархаж байна гэд бас ингээд дурсгалт нь бол бичээд үлдээлээ. За тэгээд намайг Бахрейний хамгийн гоё ресторанд оруулж Ассаламу алейкум. Хаад идэв гинэ. За тэгээд ахмын сайхан ийм гоё хоолоор дайлж байна. Mr. Thank you for lunch. No, you're welcome. I hope you enjoy it. And Yeah. I need you to finish all the plate. Yeah. And we can order again. Okay. Шукран. Тэгээд надад бас ингээд юуны зөвлөгөө өгч байна. Бас аяллаа тийм чинь надаас бүр маш удаан аялсан хүн биш үү. Тэгээд бараг 30-аад улсаар илүү аялсан. Тэгээд хамаагүй бас илүү туршлагатай. За ийм бас мундаг хүнтэй хоол идж байгаадаа баяртай байна. Yeah, okay. 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 За ахмаа дахиад намайг бичлэг хийж өгье гэж цаашаа хараад ингээд алхаарай л гээд байгаа. Тэгээд би ахыхаа өгөнд ороод алхаад мань хүн уцаараа л нэг юм бичээд байна. Тэгээд тэгэхээр надад л нэг бичлэгэнд туслаад байх шиг л байна да. Гэж би ойлгоод байна. Байсагээл хөрхий. За чи тэнчинээс алхаад хүрээд иргээл тэгээд байгаа байхгүй юу? Окей. За ингээд 2 дахь өдрийн өглөө дахиад бас Бахрейн манай баронор ирсэн байна. Салам алейкум. Your name, my friend? Nasser. Okay. Thank you so much. Your name, my friend? Muhammad. Nasser гээд. За тэгээд намайг бас өнөөдөр энэ хотоос жоохон зайдуу нэг газар аваачиж үзүүлнэ гэж байгаа. Тэгээд хөдлөх гэж байна. Шукран, хабиби. За манай хоёр бороо тэгээд малгайгаа танилцуулж байна л да. Одоо энэ бол энэ summer зуны загвар нь одоо ийм нөгөө нэмгэн юм байна л да. Энэ ингээд. За энэ болохоор кашмир юм байна. Дээтэл нь. Тэгэхээр өвөл winter cold. Тэг өвөл cold. Өвөл ингэж өмсдөг юм байна. Тэгээд ийм бас хоёр янзын загвар байт юм байна. Тэгээд манай хоёр маань бол одоо англи хэлээр бас сайн ярихгүй. Google Translate-ээр ерөнхийдөө бас орчуулж ойлголцоод байгаа юм. Тэгээд аминтай холбогдоод тэгээд бол яг очиж байгаад бол аминаар орчуулагч хийлгээд явчих юм байгаамаа. За бродерууд кофе ууцгаая гэж Starbucks дээр зогссон байна. Тэгээд би сайхан латте ууя гэж хэллээ. Тэгээд ер нь ийм тод шиг бас найрсаг хүмүүс л байгаад байгаа юм да. Манай энэ Исламик улсуудын иргэд мэн бол за тэгээд нэг сайхан ямар ч кофе уугаад надад нэг амтэн тэгээд
Хөдөөний амьдралд үзүүлье гэдэг байгаа. Энэ хоёр маань. Энд тэгээд байна шүү дээ. Зөвхөн ийм шонхрын имлэг гэж байд юм байна шүү дээ. Al Arin гэдэг ийм. It's only hospital for falcon. Only falcon. Хараа энийг шонхорт айгүй ийм хүндгэлтэй ханддаг. Оо. Тэг бүхэл бүтэн ийм шонхрын имлэг бас байдаг юм байна. За энэ сая замд бас нэг хүмүүс тааралдаад. За тэгсэн чинь машин дотроо ийм нөгөө шонхрууд авч явж чинь. Тэгээд энэ can I open? Yeah, okay. За ингээд хэдэн шонхор яваад байгаа юм бэ? 1 2 3 тренинг. Одоо нөгөө шонхор ингэж нөгөө бэлтгэдэг юм байна л да. Одоо нөгөө нисэж хагаад ан хийдэг те. Тэрийг нь бэлтгэдэг талбай нь тэр шонхрын талбай юм байна. Тэгэхээр эдгээр бол юунд бол өстой нугасгүй юм билээ нөгөө монголчууд мориндоо нугасгүй байдаг шиг ингээд нөгөө шонхрыг бол ингээд ерөөс айгүй дээдэлдэг. За тийм ч учраас бол Монголд бас ийм шонхор монхрын асуудлууд үүсэд байдгийн юм шиг байгаа юм. Тэгээд my friend, how many falcon you have? Only now 3. 3. Oh, yours. Mine, this one, my cousins. Oh, cousins. Yes. Only one is yours. Only one. Which one is yours? This one, Har. This one. This one. White one. No, this one, this one. Oh, okay. Har. It's how much is here? How much US dollar? US dollar, I don't know, but every falcon you can find for 50 BD and up. There's a Oh, lot of prices. okay. A lot of prices. Lot of 1,000, prices. 2,000. Энд бол ийм амар үнэтэй байгаа байхгүй шонхор. Шукран хабиби. Have fun. Шукран Have fun. хабиби. За тэгээд нэг ийм замдаа зогсож байсан. Энэ шонхрын бэлтгэлийн талбай байгаа. Тийшээ явангоо шонхортой бороотой. Гэтэ эдгээр ер нь их гоё тийм юу байгаа ч тийм. Ер нь л тийм камер мэмбэртэх нээлттэй, нөхөрсөг те. За иймэрхүү хүмүүс байна. За одоо ингээд Тэмээний одоо гал гэдэг юм уу те. Тийм газар руу бас дагуулж орж ирж байна. Зяг тэгээд энэ ч л 2 тэмээ бол байна. Тэгээд эдгээр чинь нөгөө сүү мүгийг нь бас саагаад ингэний хоормог хийж уугаад идэх юм шиг байгаа юм. За тэгээд ямар ч юм буугаад хөчлөгийг үргэлжлүүлье. За яа мажлас. Салам алейкум. Салам алейкум. Яа салам. Яа. Шукран. За тэгээд нэг энэ газар хүлээж авдгийг ингээ эренгүүд. Тэгэл тойрцуугаал, цайгаа уугаал байдаг. Тэгээд яг тэр газараа бол хүрээд ирсэн байна. Яа, шукран. За тэгээд шиг сонирхож бас жоохон сууя. Энд мөргөл үлдчих шиг байна. Тэгээд ер нь ингээ зах руу сууя. Ер нь эдгээр бол ингээ дээшээгээ гарч суугээд идэг юм лээ. Тэгээд Монгол ёсонд бол эн чинь бас айгүй эвгүй шүү дээ. Айл майлын хойморт гарч сууж болохгүй. За манай хоёр бас зэлбэрэл рүүгээ орчих гэж яах шиг шүү дээ. За энд урлагийн тэмээ бололтой байна. Тэгээ манай хоёр маань англиар ярихгүй болохоор бас ойлголцож чадахгүй л. Одоо намайг унуулах гад байгаа мó? Эсвэл яаж байгаа юм бол бас тэрийг нь сайн ойлгохгүй бол байна. За тэгээ ямар ч тэмээгээ хэвтүүлээд авлаа. За энэ бол яалчийн унуулах их байна. Can I write? Okay. За надад унуулж байгаа юм байна шүү дээ. За тэмээ чиг. Яа. Огцон босд юм аа. Яа. Good. Okay. 1 minute. За ингэ босоод ирлээ. Энэ байна шүү дээ. Айгу гоё юу вэ шүү. Айгу гоё имэйл байна. Okay. Good. Yeah. It's me. Okay. Бэрээрээ болгоомжтой яваарай л гэж байна. Хэр ааштай тэмээ юм байгаа. Ер нь бол би тэмээг өөрөө чи унаад явчихна л да. Тэгээд ийм юм билээ шүү. Бид нар бас энэ нэг зүйлээрээ бахархах ёстой. Манай Монгол тэмээ бол бас энэ хитэд бол их сонирн байдаг нөгөө. Яагаад тэгэхээр 2 бүхтэй багхгүй юу? Манай тэмээнүүд чинь. Энд чинь бол ингээл дандаа нэг бүхтэй энэ араб тэмээнүүд. Тэгээ манай улсын одоо шонхрыг бол бас их хүчтэй гэж үздэг. За тэгээ ингэдгийм блэ. Одоо ингээд араб мордууд чинь бол тийм айгүй үзэсгэлэнтэй байгаа байхгүй юу? Тэгтээ тэсвэрлэх чадвар бол муутай. Манай монгол мордууд чинь бол нөгөө 4 үлрэлийг давдаг тий. Өвлийн тэсгэм хүүтэн за тэгэл цас бороо гэхэл нөгөө
тул төсвөлөх чадвар бол амар юм билээ л дээ. Манай Монгол мордын. Тэрэндээ ч манай эзэн хаан бол одоо энэ газар нутгуурлууч хүртэл одоо хурч ирж ирсэн шүү дээ. Арабын улсууд руу. За тийм бол учиртай юм байгаа шүү. За одоо Тэмээ маань суух гэж байна. Энэ маш эвгүй хэсэг. Яа. Окей. Босох бол гайгүй. Яа. Босох бол гайгүй. Суух бол маш эвгүй байдаг. За тэгээ би ч бас нэг Монгол хүн юм болохоор Тэмээ мордох болон буухад бол асуудалгүй байгаа маа. Шукран хабиби. Шукран. Би за энд ингээд ботгонууд нь байж идэх юм байна шүү дээ. Тийм байна. Жижигхэн өрхөн тэмээнүүд. За тэгэл эдрийг чи одоо өсгөн. Яа. Энэ чи хоолт хижээлэн байдаг юм шиг байна те. Юу ямар хөрх юм бэ? Сайн уу? Хацчих чи сайн уу? Хөрх ямар хөрх. No man, what? Yeah, it's a danger. Yeah, that's danger. Yeah. Yeah. Энэ атул аюултай ш. Ороо мороонд орцсон үед энэ буур бол ороонд орцсон үед маш аюултай. See? That's small Yeah. baby. Small so Yeah. Yeah. тэнцэнэ хөргөж жижигүүд нь ингээд. За тэгээ мэдээж бол энд салам алейкум. Манай нөгөө нэг улсуудаас мань ирж ажил хийдэг хүмүүс бол энүүгээр байж байгаа. За тэнцээс одоо хичнээн Тэмээ байгаа юм дээ тий. Тэгэл үнэхээр бол энэ Тэмээ шонхор адуу гурвыг бол янзын одоо өсгөж үржүүлж, маллаж, тэмцээн наадам зохион байгуулж яа. Yeah, milk for oh. See, that's no baby. Аа. Энд ихтэй амар жижиг юм биш үү? Yeah, newborn. Тэст дөнгөж төрсэн ботгоо шүү дээ чи. شوف نتورك Newborning. За хойтлын хоёр хөлийг нь ихийг нь бол ингээд тусчдаг юм байна те. Хойд урд хоёрыг нь тусчдаг юм байна шүү дээ. Milk. За ингээд сүүг нь бас хаагаад ингээд юулүрээр саунд хийчдэг юм байна шүү дээ. Тэгээд гараараа бол сааддаг юм билэ. За энэс ингээд ажилтнууд байж байна. Ботготойгоо хамт за ороод тэр гэр орё л та. Окей. За энэ буурал байхгүй бол гайгүй энэ асуудалгүй. Салам алейкум. Салам. За тэгээд энэ ингээ эвлэгж жагаад саагаад байсан шиг санаад байх юм. Тэгээ ботхоор нь ингэж эвлэгж жагаад тэгээд ардаас нь энэ савнд сааж аваад исэн. За тэр. Milk, no milk. Яа. See? Одоо гараараа ингэж дээрээ саацсан байхгүй. Ингээл сайхан. Ингэний хоромгийг бас зөвхөн манай монголчууд уудаг гэж би боддог байсан. Гэтэл бол ингээ арабын улсууд маань бол ингэний хоромгийг ингээ саагаад бол уучдаг юм билээ. Би бас хоньны толгой энтрийг зөвхөн бид нар л иддэг гэж боддог байсан. Бас ааруул зөвхөн Монголд байдаг бах гэж боддог байсан. Гэтэл бол бас энэ Төв Азийн Станы орнуудаар бас ингээ хоньны толгой молгоо ааруул маруул энэ төр бол байдгийг See, you want сүүлд milk. мэдсэн юм би. You want milk. Яа. Baby, you want milk. За тэгээд энэ ботхон зөөлөө сүүгээ авах гал. Гэтэ эмгтээчүүд маань ер нь саагаад идэг баха тий. Энд бол ер нь эмгтээ хүн ийм ажил хийхгүй. Яг нэг надад сонир санагдаад байгаа юм. Ер нь ингээд ийм эмгтээчүүдээ ингээд нэг ийм нууцдаг тий. Гадуур ажил төрөлж хийхгүй. Тэгээд гэртээ байж идэг. За нэг тийм юм бол их ажиглагтаад байгаа маа. Нийтлэр. Тэгээ чи ингээд л одоо эрэгтэй хүмүүс саадсан байж байгаа үстэй. Нэг нь сүүлнээс нь барьцсан. За ингээ сайхан савлал. Ингээ хоормог авч байгаа юм да. За. Янз. За тэгээд ийм нөгөө тагтаанууд байгаа байхгүй юу? Тэгээд энэ тагтаануудыг ингэж үржүүлж байгаа нь шүү дээ тий. Энэ нөгөө шонхрыг бэлтгэдэг юм байна шүү дээ нөгөө амтын шүрвэлж. Тэгээд ийм их шонхор одоо би яг ойлголоо л да ингээд хаасайгу энд ингээд ийм шонхрууд байна. Янз янзын өнгөтэй.
Тэгээд энэ шонхруудыг чинь саяны тагтааг бариулж ингээд бэлтгэл for hunting. The pigeon hunting. Yeah. Okay. Тийм байгаа байхгүй юу? Here, Wow. Siberia. Сибир. Yeah. Ийм бүр цагаан шонхор байд юм ба шүү дээ. Энэ Сибирээс авчирдаг гэж шүү. Энэ бас цагаан өнгөтэй. За ийм янз янзын өнгөтэй шонхрууд байдаг юм байна. Тэгээд ийшээгээ ингээд орохоор дахиад бас ийм олон шонхрууд байд юм байна. За тэгээ газрын соёл гэж өөр юм аа. Одоо энд ингээд ийм юм өргөж тавиад байгаа биз. Тэгээ энэ бол нөгөө салхинаас ингэж хамгаалдаг юм байна л да. Энийг өргөж тавиад. Тэгээ нөгөө галт хөлдсөн байгаа учраас ингээд салхинаас хамгаалж ийм юм бас өргөж тавьдаг юм байна. Very nice horse. Энэ тэгээд хаашаагаа бол ер нь нэг 25-31 квадратл газар нутагтай гэхэд тэг хотоосоо ингээд гараал жоохон холдоол энэ жижигхэн газар нутагт бол яг гоё хөдөг бий болгосон байна л да. За тэнд бол ингээд одоо энэ морины бэлтгэл явж байгаа юм байна. Энэ бол алхай гисгэн юм болоо да. Тэнд бол ингээд давкуулаад байна л да мордуудыг. Тэгээд араб морь бол ер нь ийм гоё их гоё юм байна шүү. Харахад бол. За тэсвэрлэх чадвар бол мэдээж манай мордыг бол хаач бол хөрөхгүй. За тэгээд нэг ийм хэсэг байна. За энэ одоо ингээд юу юм бэ? Энэ хоёрын ах дүүнэр нь ингээд хээр гарч агаад шонхроо нөгөө бэлтгэж байгаа юм байна л да одоо тренинг хийж гин гэсэн үг, дасгалжуулж гин гэсэн үг. Тэрнээ яаж ийн гэхлээр ингээд нисгэж агаад тэгээд энэ шувуу бариулдаг юм байна л да одоо нөгөө тагтаа магтаа тэгээд нэг шувуунуудыг бариулдаг юм байна. За ингэж бол ерөнхийдөө бас бэлтгэл хийдэг юм байна. За тэгээд энд болохоор ингээд тагтаанууд байгаа байхгүй юу? Тэгээ энэ тагтаа нарыг бол ан хийхэд зориулж ингэж авчирдаг юм байна л да. Тэгээд яг шонхроо бол ингээд юу яаж байгаа сайн боловч арчилж дээдэж байгаа сайн боловч бас нэг ингээд бусад жижиг шувуунуудын бас ингээд амь насыг хөнөөгдөх надад бол бас зүг санагдахгүй л байна. Юуг нь авчлаа. Яа. За ингээд шонхор одоо тэр тагтаа руу хөөж ийн л да. Яг надад энэ бол үнэхээр нэрээ шонхроо бол ингэж одоо айгүй арчилж имлэг юутай байгаа нь сайн байгаа боловч яг ингэж нэг амтнаар нь барьж ингэж хідүүлнэ гэдэг бол бас зайлвал өрөвдөд байна энэ тагтаа магтаа энэ энгийн шуудыг. За тэгээд зуучаа тавихгүй шүү. За тэгээд энэ бэлигээр ингээ ерөнхийдөө шонхроо буцаагаад ингээд бариад авч байна. За одоо энэ нэг галуу шиг ийм шувуу байгааз. Одоо энэ шувууг бариулах гэж байгаа юм байна. Тэгээд одоо ингээд юуг нь авна? Нүднийх нь болтыг аваад за тийшээгээ ингээд нисгэлээ. За шонхор хөөлөө. Яа. За ингээд тэнд бариад явж байгаа. Энэ хэдт бол ингээд маш энгийн зүйл юм шиг байна л да. Би бол баг харахаар ингээд сэтгэл өвдөж штэ нийдүүлж байгаа амтныг харахаар. Тэгээ би чи өөрөө амтны амиг тасалж байгаагүй хүнийг ч хэлэхөө. За одоо энд ингээд бариад авч байгаа юм байна. Яа. Тэнд бас зуураад авчиж байна. Сая энд ингээл яг багалзуурыг барьж авдаг юм биш үү шонхор шууч. За сая энэ хэд дунд нэг ийм залуу байсан. Айгүй сошиал идэвхтэй залуу байж л дээ. Тэгээд надтай юм ярьснаа Snapchat-д бас оруулсан юм байна. Монгол блог руу тэгээд асуусан байхгүй. Тэгээд өнөөдөр юу үзүүгээ те тэгээд ингээд шонхор үзлээ. За тэгээд тэмээ үзлээ гэд тэгээд ингээд ярьжсэн. Тэгээд тэрийг бол ингээд story storyнд бас орсон байх шүү. 10 хүний storyнд орчиж. За тэгээд бороо маань намайг гэрээр урцныг цай уу тэгээд цай уугаад хүргээд өгье гэж хэлж байна. Thank you for taking me to your house. Welcome. Шукран хабиби. Come inside. За ингээд тэнцэнэ юм өрөөтэй байдаг. За тэгээд энэ нэг сайхан аяг цай уугаад
За тэгээд буудалтай очиж амръя да. За тэгээд энэ өрөөл өгөөл оруулах юм аа. Гэрлүүч нь орё л да гэд хэлсэн. За тэгвэл орё л тоо гэж. Тэгээд би ч мэдчихээ л да. Ерөнхийдөө нэг 2 давхар руу бол гаргахгүй заяа. Би яг тэрийг одоо мэддэг болчиход байна. My car Яа. here. Garage. إيه هذه same garage. Машина энэ гаражт тавьдаг л гин. أنت الحين wait here and I come من هنا. Okay. Open door. Wait Garage? here, wait here. Wait here. عشان open door. Open. Okay. За ингээд хаалга онгоолох юм байна. За тэгээ бороогийн маань гэр 2 давхар хаус байна. За тэгээ зохион байгуулалтын хувьд бол нэг давхартаа дахиад саяны шиг нэг хүн хүлээж авдаг өрөө байгаа да. Би барыг тэгжил таана билж байна. Okay. I take off my shoes. Ботлаад хэлсэн дээр ямар гоё цагаан өнгөөр төгчүүлсэн. Here for Айл вэ? women. For women's. Okay. The dining area. Yeah, here for kitchen. Okay. Dining area. Nice, very nice smell. Very nice. Тийм гоё модны үнэр, тэгээд нэг гоё тийм анхлын үнэртэй юм байна. За тэгээд галтаага where do you cook? لا cook. Upstairs? لا, Outside. Okay. Энд плетик байхгүй үстэй. This here for Okay. eat. For It's eat. for just Yeah, eat. my family Okay. eat here. Okay, very nice. This is store, my home. Oh. You collect them? Yeah. Okay. Can you open the freezers? За, хөргөчийг сонирхцгаая. Чирэрэн. За ингээд. Wow, many. Yeah. Маш олон төрлийн амтлагч. Амтлагч байд юм байна. And also meats. Okay, nice. Шукран хабиби. شوف هذا. لا minimum. Okay. За нэг иймэрхүү. What is the upstairs? Upstairs room. Room? For family. Okay. Yeah. Here. That's same مجلس. So also مجلس. Yeah. Up room for my sister, my brother. It's can't go there. No. Okay, I'm understanding. Yeah, it's no problem. За тэгээд яалтчгүй 2 давхар руугаа ингээд гаргадгүй маа. Very nice my friend. It's comfortable. Nice. It's hammam. لا this hammam. Hammam. Room inside. Also room. Yeah. Okay. Same room. It's 2 stage, right? 3. 3 stage. Okay. This one. 3 floor. And 3. Okay. I'm feeling nice energy. Thank you. Very nice. So I know the secret. That's secret. Амар гоё үнэртэй дэс эднэр байсан юм байна шүү дээ. Бүр айгүй гоё үнэртэй. Эднэр тийм байна. Шукран хабиби. عفوا هذه for Muslims. Quran. Qur'an? Quran. Quran. لا سون. Тийм биш. За иймэрхүү байдаг юм байна. ما في problem here. ما في problem here. За ингээд буудал дээр хөргүүлээд ирлээ. Шукран хабиби. Thank you. Шукран. За тэгээ хоёр залуу шукран хабиби. Hello, thank you. Bye. Шукран. Thank you. Very appreciate you. Шукран. Thank you. За ингээд нөгөө Арабын чинэлэг Катар, Кувейт гэдэг ингээд ер нь энэ улсуудын бичлэг орсноос хойш бол над руу чатаар бол маш их бас асуултууд ирж байгаа. Тэгээ тэр асуултанд би бас ер нь заавал хариулахгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Жишээлбэл одоо ингээд Катарын бичлэг орсны дараа бол ингээд наан чин очиод ер нь ажиллавал тийм ээ эсвэл одоо амьдрал ер нь хэр таатай юм боломжтой байхаар байна. Энтергээд айгүйх тийм асуултууд над руу чатаар ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол ингээд ер нь ийм шүү дээ юм цөөнхөн амтаа яг энэ Арабын исламын улсууд ч болохоор нөгөө байгалийн баялгаараа нэлээд босч ирсэн улсууд ч дээ ерөөсөө. Тэгээд яаж улсаа босгосон бэ гэхээр яг нөгөө ядууралтай улсууд байна шүү дээ. Ингээл Пакистан, Бангладеш, за тэгэл исламын шашинд өөр ядуу улсууд тий. Дээр нь Африкийн улсууд энэчнээс чи ингээд маш хямд ажиллах хүч аваад одоо Монголын цалингаас хамаагүй доор
тий. Манай монголчин бол ерөнхийдөө дундуур явдаг улс гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэр улсуудаас аваад ингээд ерөнхийдөө энэ улс нь ингэж боссон байдаг. Тэгээ одоо ч гэсэн бол ер нь цалин байлт нь ерөөсөө монголчууд бол ингээд очиод ажиллахад ялангуяа юм хар бор ажил бол хийгээд энэчээ бол Монголоос хамаагүй дор цалин авна. Тэгээд юу одоо би чинь бол ингээд нэг жуулчин болохоор ийм эдгээр чинь нэг юм мундаг зочны соёлтой юм билээ л дээ. Ингээд жуулчин, зочин гийчин гэхээр бол маш гоё хүлээж авдаг. Хэрвээ би одоо энд ингээд нэг ресторанд ажилладаг ажилтан ч юм уу, барилга дээр ажилладаг эсвэл нэг монгоцны үйлчлэгч юм ингээд хэрвээ байсан бол тэгээд надтай бол яг л зарц байдлаар л ерөнхийдөө харьцсан шүү дээ. Яг тэгэхээр эн чинь нөгөө хаан засаглалтай улс. Тэгээд соёл нь ерөөсөө тийм байхгүй. Энэ буруу зуруу гэх юм ерөөсөө байхгүй. Тийм хаан засаглалтай хүний эрх хэрэгчлөө гэж юм байхгүй. Тэгээд яг энэ улсын цөөн иргэд чинь бол тэр ажилтнуудаа их дээрэнгүү. Дээр нь болохоор эн чинь ингээд жишээл Катар байлаа гэхэд 300 мянган хүн амтай 2 сая 600 мянган гадаад ажилтнууд байна гэдэг чинь нөгөө аюулгүй байдлаа хангаж тэднийг барьж сангахын тулд бол маш юм бас хатуу хууль муу соёлоор ингэж барьдаг. Тэгэхгүй бол 300 мянган яндарч байгаа хүн дээр чи 2 сая 600 700 мянган гадаадын ажилтнууд нь ингээ эргүүлээ хичүүл энэ чи аюултай шүү дээ. Тэгэхээр бол тийм бол ертөнц юм билэ. За тэгэхээр бол ингээд одоо би ингээд жишээлбэл ингээд гадуур явж байхад ингээ камертай бичлэггүй зөндөө явж штэ би одоо энэ Арабын улсуудаар тэгэхэд бол ингээ ер нь үйлчлэгээний газар ороод ингээд тэр зөөгч мөөгч хүмүүстэй нэг тийм харьцаж байгаа хандлагын тал нь бол нэлээд ийм дээрээс бас дээрэнгүй харьцдаг юм билэ. Би чинь болохоор нэг жуулчин явж байгаа тий яг зочин явж байгаа байхгүй. Тэгэхээр бол яг гой нөгөө зочин зангаараа ер нь нийтлэхээрээ бас ингэж хандлагатай бол байгаамаа гэдэг энэ ялгааг нь их сайн ойлгож аваасаа гэж би бодож байна. Тэгээ хоёр дахь надад бас ганцхан чатл ирсэн л дээ энэ хятад сурдаг юм байна. Тэгээд сургуулийнхаа нэг Сауди Араб гэвүүдээ ингээд ийм залуутай үерхдэг. Тэгээ ерөнхийдөө надаас ингээд миний нэрмэр царайг та ерөөсөө бити танд итгэж чинь гэж асууж байгаа байхгүй ингээд ер нь улсуудаар чи явхаар ингээд эмгтээчүүд юу нэг ямар байд ингээд яг би зөндөө исламын улсуудаар явж исэн. Тэгээд тайлбарлаж бол өөрсдөө хэлэхдээ бол их гоё тайлбарладаг л та ингээд тэгээ эмгтээчүүдийн эрхийг бид нар бүр ингэж хүндэтгдэг байдаг гэл юм каталог мотлог хүртэл гаргацсан байдаг ш зарим одоо исламын ялангуяа Пакистан энэ ч. Тэгээд тэр нь бол зүгээр тэр соёлтой хүмүүсийн хувьд л эмгтээчүүдийн эрхийг дээдлж байгаа юм шиг боловч яг юм Монгол, Зонгол, Европ, Аз тэгээ Төв Аз маач шиг юм эмгтээчүүдийн эрх өндөр улсын иргэд бол тэрийг харахад огтхон ч одоо дээдлж байгаа юм шиг биш. Тэгээ эн чинь л нөгөө улс орны өөрсдийн л одоо соёлын ялгаа шүү дээ. Энийг бид нар буруутгахад арга байхгүй. Тэгээд жишээлбэл одоо ингээд хүнтэй гэр бүл болоод явлоо гэхэд эн чинь шал өөр шашинтай. Тэгээл амар ёсорхог тэр ах トゥ мө бүгд юугаараа тэгээд гадуур ерөөсөө ажил хийлэгдэггүй. Тэгэл гэрээсээ гардаггүй шахуу тий. Тэгэл ингээл байж идэг. За тэгээ гадаад дотоод явбал нэг далайн иргэн мэргээр ингээд би харахаар чи ингээд нөгөө нүрээ нууцсан юмтай далайн малууд дээр нэг өлегтэй бие шараад чивчиж чадах юм байхгүй. Тэгээ гоё алтан бүгж мүж эм үзүүлээ хиндэ харуулах юм бид чинь гэртээ байж идэг тий. За тэгээд ингээд цаашлаад нөгөө би энийг яриад байгаа нь огт нөгөө нэг амьдрал мэдхгүй ингээд нэг 20 21 24 5 та ингээд намайг ч айгүйх насныхан үздэг болчоод би нөгөө хариуцлагатай байхгүй л ингээд амьдрал мэдхгүй тэгээ янз бүрийн буруу зуруу шийдвэр гаргаад бас нэг болдох амьдралдаа их буруу шийдвэр гаргах юм гэж би зүгээр санаа зовниж одоо яг л энэ сэтгэлээрээ энэ зүйлийг бол хэлж байгаа. Тэгээ бид нар чи юм нөгөө өөр соёл өөр шашинтай улсууд гэдэг чинь бол тэгээд сая ингээд нөгөө Иран ч ингээд бөмбөгдлөө штэ энэ Арабын булангийн улсуудыг. Тэгэхэд бол сая ингээд Монголын хичнээн иргэдүүд яг үүгээр амьдарч ийн гэдэг ингээд нэг тоонууд нь гарч илээ л дээ. Тэгээд хүмүүстэй гэр бүл молоод явцсан бас зөндөл байдгийн билээ. Тэгээд зүгээр ингээд тухайн хүмүүс би бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хэцүү бас хүнд нөхцөлд байлаа гэхэд бол хилээд байхгүй шүү дээ. Одоо би ийм байна, тийм байна гэж гэр орныхны гоц нэг санааг нь зовоогоод байхгүй байх. Тэгэл хүмүүс чинь хогчин тэгвэл яах гэсэн ингээл зөвхөн шүү дээ. Тэгэхээр зүгээр ийм чимээгүй хүн бас юмнууд байдаг байх вэ гэж би маш их зүгээр бодож эхэлсэн. Сая ингээд жишээлбэл би энэ айлаас гарахад тэр эсрэг талын айлд ингээд нэг эмэгтэй амар зодуулаад ингээд нас барж байгаа ухаж байгаа юм шиг л ингээд орилол тээ. Тэгээ би энэ залууд хэлсэн байхгүй юу. Хоёулаа ингээд цагдаа дуудах ёстой юм биш үү гэдгсэн чинь толгоогоо ингээд зэгсрээтэй. Тэгэхээр энэ ерөнхийдөө юм хэвэн зүйл байгаа байхгүй юу тий. Одоо Монголд бол ийм юм болвол эн чинь цагдаа шүүх дуудаад эн чинь ингээд бүх арга хэмжээ авна шүү дээ тий. За гэх мэтчлэн зүгээр миний ийм ажигласан зүйлүүд бол байна. Тэгээд ерөнхийдөө би бол ингээд энэ Арабын улсуудын нэг зочинд зочлонтгой нэгт
мундаг зан чанар тий. Хоёр дахь бол энэ ер нь төр засаг нь бол ийм хатуу гараар юм шиг мөртлөөд ихтэй энэ байгалийн баялгаа их өгөөчтэй зөв ашигладаг нэг ийм систем энэ нь бол надад маш ихээр таалагдчихэв чинь. За хоол нь бол бас надад их гоё таалагддаг тийм өргөн дэлгэр бас хооллол тийм лээ шүү дээ. Энэ монголчуудтай адилхан бас тийм нүнжигтэй хооллдог гэдэг юм уу. За ийм бас ийм онцлогуд бол байдгийн байна. За ингээд бас ингээд энэхүү бичлэгтэй минь хамт та бүхэн харж байгаа бол энэ Тэнгэр Капитал үнэт цаасны компани. Одоо би ингээд Монголдоо ингээд одоо хамгийн сүүлийн бичлэгээ янзлаад сууж ийн. Ингээд одоо би нэг 4 хоногийн дараа буцаад Монголоосоо хөдлөн. Тэгээд Тэнгэр Капитал үнэт цаасны компанитайгаа хамт бас та бүхэндээ уулзах болно. За ингээд бүгдээрээ дараагийн уулзтан уулзцаая.